За сайн байна уу эрхэм сонсогчдоо. Өнөөдөр хөтлөгч Ариунаа нэг маш хүндтэй сонирхолтой зочин урьсан байгаа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Шин Цог. Манай Шин Цог болохоор дэлхийд танигдсан морин хуурч ийм залуу ирсэн байна. Сайн байна уу? За сайн бацгаана уу. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан зогсож байна уу? Сайхан зогсож байна уу. За сонин сайхан юу вэ Шин Цог? Эхлээд юуны өмнө манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач. За намайг Дорж Нэмийн Шин Цог Гений гэдэг. Тэ морин хуурч мэрэгжилтэй. Ер нь бол манай гэр бүлийнхэн тэрчгтээ урлагийн хүмүүс байдаг. Тэ ер нь хар багасаа л урлагтай холбогдсон. Тэгээд жоохон бахасаа л морин хуурд дурлсан. Монгол залуу байна да. Баярлалаа. Тэгэхээр манай Шин Цог одоо эрхэлж байгаа ажлаа танилцуулаач. За одоо бол ер нь чөлөөт уран бүтээлч. Тэ өмнө бол Монгол Улсын морин хуурын чуулгад жоохноос ажиллаж байсан. Тэгээ 2010 оноос хойш чөлөөт уран бүтээлч хийгээд морин хуур гэж энэ гайхалтай хөгжмийг төв дэлхийд дуусгаж сонирхуулж одоо олон түмэнд сурталчилж түгээн дэлгэрүүлгээд чармаач явчихна да. Нэг сонирхолтой асуулт байна. Яагаад Шин Цог Гений гэдэг? Гений гэдэг нь миний бүтэн нэр л дээ. Бүр төрхөөсөө. Өө тийм үү? Жинхэнэ нэр юм уу? Жинхэнэ нэр. Сонирхолтой. Энэ тухай дурдах юм бол одоо нэлээд олон түүх байдаг тий. Би яг наадмар төрсөн байхгүй. Одоо туудахгүй бас наадам болох гэж байна. 7 сарын 12-ны өдөр. Тэгээ яг энэ өдөр Сүхбаатар аймгийн Баруурт хотод өнөөдөр төрөх их байхгүй гэдэг эмчнэр нь одоо баярлж наадаад явж явах мөчөд манай ээж маань гинт төрөх болоод тэгээд тухайн нөгөө совлогчаар нөгөө дадлагын оюутан охин очсон байсан. Тэгээ маш сандраад эмчнэр сандралдаад энэлэгт явах хүмүүс байхгүй. Эмчнэр одоо ерөөхдөө баярлаад явцсан байсан тэр үед. Тэгээд одоо манай аавд чи одоо эхнэрээ аммаар байна уу, хүүгээ аммаар байна уу гэж бүр тийм байдалд хүртэл очиод тэгээ аав маань одоо азар гэх юм уу одоо маш их бэлгэшээлтэй. Тэгээ одоо хүртэл одоо ээжтэйгээ хамтдаа байдаг. Тэгээд ээжтэйгээ хамт амьдсэр юм одоо нэгдүгürt аав маань бас энийг бэлгэшээсэн баг. Хоёрдугаарт тэр үе чинь бас нөгөө буруу байралтай. Зөв. Нөгөөх чинь хөлөөрөө гарна гэд. Тэгээд яг энэ бүхнийг бэлгэшээ. Тэгээ манай гэр бүлийнхэн тэр чигтээ урлагийн хүмүүс болохоор миний ген хормсон, миний удам угсаа. Тэгээ миний үргэлжлэл байгаасаа гэж бэлэгдэж. Гений гэж өгсөн. Баярлалаа. За Шин Цог бас ингэж асуумаар байна. Хүүхэд насаа дурсаач. Ер нь бага байхдаа ямар хүүхэд байсан? Анх 7 настайдаа ямар бэлэг авлаа? Энэ талаар ярьж өгөөч. Тэ хүүхэд байхдаа одоо тэгээ бусдын л адил бас гадаа тоглодог тий. Яг хүүхдүүд л яадаг бол яг л адилхан л тийм байсан. Гэхдээ яг хуу миний тийм нэг сонирхолтой өөрөө тоглоом ингэж зохиож найруулж тоглодог нэг тийм тоглоом байсан. Гэхдээ энийг бол надаас өөр хинч мэдэхгүй. Манай гэр бүлийнхэн бол бүгд мэднэ л дээ. Юу тоглоод байгааг. Яг нэг шагаагаар одоо тэн дээр ургуулсан бодсон баримны шавраа шагаан дээр ингэж тавьж хооронд нь одоо тэмцэлдүүлж гэх юм уу одоо нэг талаас бүхийн барилдаан шиг ч гэх юм уу. Тэгээд тэн дээр цаасан дээр ингэж маш их олон улсыг тэмдэглэж тэн дээр тэмдэглэл хөтөлж хооронд нь ингэж тэмцэлдүүлж ингээд тоглодог байсан. Тэгээд нэгэн өглөө ээжигээ ажилдаа явахад нь ээжээ та надад нэг дааг авчирч өгөөч гэж. Тэг манайх чинь тийм адуу малтай айл биш. Дандаа урлагийн хүмүүс учраас адуу малаас жоо хол. Тэгээд ээж гайхаж жагаад за ээж нь орой эрэхтэй дааг авчирч өгье гэд. Тэгээд ажлаас эрэхтэй нөгөө жоо хүүхэд чинь гүгэл ээж миний дааг галт гэсэн чинь ээж наваад ирсэн дээр орон дээр байгаа гэд. Тэгээ би бүр гайхаад орлоо яваад татсан чинь нэг мурт гадуур юм ногоон тийм даун уттай тийм зүйл байсан. Тэгээд авах гэж байгаад би нэг хальт ингээд
гаднаас нь хурцдаг байхгүй хуруугаар. Тэгсэн чинь дан гэдэг ураа. Энэ одоо анхны морин хуур сонссоод их шиг бодитоор нь те аялгүй гэх юм уу. Тэгээд уутын ингээ задлаад үтсэн чинь айгүй хөөрхөн гоё моринтлох байсан. Тэгэл анх удаа тэрийг харчаал маш гоё бэлгшээгэл юуны тохон төрлөг бас оролдож шууд татсангүй. Манай ээж урлагийнхан манай гэр бүлчд урлагийн хүмүүс болохоор ээж маань хуучир хөгжимч. Тэгээ миний хөө хамаагүй тэгж болохгүй хүүгийг харах чинь гээд. Тэгээд ерөөсөө үндсэндээ залаа тавьсан л та. Тэгээд тэрнээс хойш ингээл бодоол байгаал гэсэн. Тэгээд яг нөгөө манай сургуульд орох нас маань болоогүй. Өчим мужийн коллежид 10 наснаас авдаг. Тийм болохоор тэгээ 3 жилийн хугацаанд ерөөхдөө үндсэндээ хараал. Бахархаал тэгэл юу байгаал. Ерөнхийдөө сонсоод зургатаар бол Бацаахан одоо ардын жүжигч нь үүлэн бор гэж аялгүй. Тэгээ наад мадуур хийх шгэлдэг байсан. Тэгэл тэрийг их сонсоол гой санагдаал. Тэгээ анх 1997 онд ээж маань Өчим мужийн коллежид хөтлөө очиж оруулсан. 10 настай та. Тий. Тэгээд анхны багш маань амар жаргал хийж багш маань миний суурийг тавьж одоо морин хорын сайханд хөтлөж хэлүүлсэн дээ. Ээж нь бол хөгжимчин байсан юм байна. Одоо ч хөгжим тоглолтдог баг тий. Хуучир. Аав нь ямар мэрэгчлээ? Манай аав чинь кино найруулагч, кино жүжигч. Доржин юм гээд. Хуучны одоо Ленинград, одоо Санкт-Петербург, Оросын одоо театр кино найруулагч. Сургууль төгссөн. Тийм хүн байдаг. Одоо ч гэсэн кинонд жүжиглэе л явчихсан. Манай шинэ цаг аав ээжээс хідүүлээ ам бол. Ам бол гуруулаа. Тий, нэг ах, нэг эгчтэй. Айлын баг. Баг нь. Баярлалаа. Шинэ цаг гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлийн хүн, хүүхдүүд. Миний эхнэрийг Отхон Туяа гэдэг. Инхээгийн Отхон Туяа. Тэгээд тэр бол улс төрийн философч мэрэгчлээ. Тий. Тэгээд одоо бас нэгтлэн хийдэг. Хоёр хүүхэдтэй. Охин маань 18 настай Анир гэж. Хүү маань Билгүүн Тулг гэд. Одоо 11 настай. Баярлалаа. Тэгэхээр хөгжим бүжигт орлоо. Яг хизээ мэрэгжлийн морин хурч болно гэдэг шийдвэрт хүрсэн бэ? Ер нь бол анх орохдоо л манай сургуульч бүр нөгөө багаас нь ингээд нэгэнтээ мэрэгжлийг сонгосон бол тэр зүтгэдэг. Жоохноос нь бакалавр, магистр те одоо бүр докторыг хүртэл төрүүлдэг болсон байна. Тэгээд багасаа л ер нь хөгжимд ойрхон өссөн. Тэгээ ээж маань хуучир хөгжим гэдэг чинь хөвлөйтэй хамгийн ойрхон одоо байрладаг хөгжим гэж ойлгодог. Тэгээ яг ингэ шахаж тоглодог гэзрүүгээ. Тэгээ ер нь бол төрөн төртлөө гэж тоглож исэн. Тэгээд төрсний дараа манай аав ч нэг Оросд сурж исэн болохоор Оросоос нэг гоё пианист тоглоулагч аваад ирсэн. Тэгээ Оросын маш гоё бобонием те дэлхийн сонгодог Бах, Бетховены гоё пианизууд. Тэгээ тэрийг нэг жоох хөвгөдөд ээж ихэнд нь зөөлхөн тавьчаал өөрсдөө тэгээ залуу хүмүүс болсон. Тэгээ бүжиглж найзуудтайгаа хөгжилдөж яхад одоо жоох хөвгөдөд сонсогдохгүй тэгэж багаас маань их сонсгодог байсан. Тэгээ энэ маань бас яг урлагт аялал гэгшигт бас их илүү ойрхон байхад нөлөөсөн болов уу гэж бас боддог. Баярлалаа. Тэгэхээр морин хуурын гайхамшигын талаар ярьж өгөөч. За морин хуурыг хамгийн гоё зүйл нь яг тэр аялал гэгшиг мэдрээд яг өөрөө тоглож байгаа хүнд бол бүр нэг номерын одоо гоё баха тий. Гайхамшигтай. Тэгээ сонсох гэдэг бол одоо дараагийн шатны мэдрэхүүгээр нь тий. Тэгэхээр яг өөрөө мэдрээд өөрөө хуруу гараараа энийг гаргаад дээрээс нь тэр аялал гэгшиг яаж гоё гарч байгааг мэдрэх тэр мэдрэмж. Тэгэхээр яг энийг тоглодгүй хүнд бол ойлгуулахад бас жоохон хэцүү л байна л та. Өөрөө энийг оролдоод хийгээд үтсэн бол бас нэг мэдрэх бах. Тэгээд тэр дундаас авж байгаа тэр эрч хүч, энерги, за тэр уянгалаг сайхан аялгауны эрчим. Тэр бол одоо үгээр хэлхий аргагүй гоё мэдрэмж байдаг л. Баярлалаа. Тэгэхээр морин хуур гэдэг нь Монгол улсын манай үндэсний хамгийн
одоо гадныханд хүндэтгэлтэй одоо хүндлүүлдэг тэр мундаг гайхамшиг хөгжим. Энэ утгаараа мэдээж гадныхын зөндөө сонирхдаг л байх л та. Ер нь шин цагаас хамгийн их асууж ирсэн тэр асуулт ямар асуулт байсан бэ? Тэгээ сая бас та асууж байна. Ер нь мэдрэмжний тал дээр. Тий. Ер нь та тоглохдоо яг юу боддог вэ ч гэдэг юм. Тий. Яг ямар орчинд очдөг вэ ч хүртэл хүмүүс асуудаг л та. Тэгээ энэ хөгжим гэдэг бол өөрөө яг мэдрэмжний асуудал юм. Тий. Нэг ялангуяа морин хуур бол маш их тийм мэдрэмтгий зөвхөн одоо тэр хуруу гарны чанга аяар дарахаас хүртэл бүх юм нөлөөлдөг. Тэгээ өнгө хүртэл тэгж өөрчлөгддөг. Тэгэхээр нөгөө төгөлдөр хууршигч гэдэг юм эсвэл юм лаадтай гитарч гэдэг юм уу яг энэ дээр дарахад тухайн доо нот дуурна шүү дээ тий. Морин урд тийм зүйл байдгүй. Тэгээ магадгүй тоглож явах явцад бас хөг өөрчлөгдөд буух ч юм уу зарим халуун газар өсөх чангарах тохиолдлууч байна. Тэр үед бас мэдрэмжээр ингэ нааш чааш нь болгоод тоглолцдог. Тийм учраас сар их мэдрэмжний хөгжим. Тэгээд энэ хөгжим маш сайн ойлгож мэдэрч тийм бэлтгэл сургууль хийсэн багт бол тэгээд хөгжимтэй их холбогдож чадах юм бол илүү амтай л болно гэж. Мэдээж хөгжим бүжгийн хүүхдүүд бүгд нэг биш 2-оос дээш тооны хөгжим тоглодог штеп. Таны хувьд? Тэ багаас нөгөө төгөлдөр уур заадаг. Тэ манай общий фортепиано гэдэг. Хичээл ордог. Тэгээд төгөлдөр уур бол мэдээж. Тэгээд бас дуулах угаасаа сургуульд ороход хүүхдүүдийг заавал шалгалтанд дуулуулдаг л та. Намайг анх орж явахад 500-600 хүүхд зөвхөн морин уурын төлөө орох гэж. Тэгээд 5 хүүхд л авах байсан. Тэгээд тэр 5 хүүхдийн дотор багтах гэж нөгөө 500 ч одоо тий. Бүгдээрээ л одоо мэдээж би авьяастай манай хүүхд болно гэж аавч наваад ирсэн байгаа шүү дээ. Тэгээд тэн дундаас ч одоо шүүрэн шанах шиг тэр шалгаж аавна гэдэг ч бас багш нарын хувьд бол бас их эрсдэлтэй. Зарим бас маш мундаг авьяаслаг хүүхдийг хасчих их ч үгүйсэхгүй шүү дээ. Тэгээ хэлж мэдэхгүй ирээдүйн үг нь харахгүй болохоор чинь. Тэгээд ер нь бол хэцүү хүнд байдаг. Тэгээ шалгалтанд орохдоо яг нөгөө 5-д нь багтдаггүй. Тэгээ нэлээд болж сургуулийн нөгөө багш нарын шалгалт авч байгаа тэр өрөнд 4-р шатандаа санагдчихэв. 4-р шатанд хамгийн сүүлийн шатанд 6 дахь хүүхдэр болж орох гээд. Тэгээ нөгөө тайзан дээр гарч ирчээд уйлаад яваад би энэ заавал орно гэд. Тэгээд гаргаад үүдэнд манай бодисрон багш хуучрын багш манай ээжийн багш байсан л та. Миний хөө чи өөр хөгжимд орчихгүй юм. Үлийн өөр хөгжим чи эвэр үрээ гэд Монголын бас үндэсний хөгжим шүү дээ. Чи сайн үлээдэг те. Тэгэж хүртэл ярьжсэн. Тэгээ үгүй би одоо орохгүй бол бүр орохгүй. Эсвэл орвол одоо зөвхөн морь хүртэл орно гэд зүтгээд идэг. Тэгээ эргүүлээд энэ хүүхд чи одоо бүр ингээд байна. Та нар нэг бодолцож үзэхгүй юм энэ гэд. Тэгээд тухайд багш нар нэг асуулт тавиад гэхдээ би энэ хөгжмийг зүйдэлдэг гэд хэлсэн байхгүй. Тэгээ тэр маань одоо яг орох үндсэндээ түлхүүр болсон л. Би зүйдэлдэг хөгжмөд би одоо дэндүү хайртай дуртай. Тэгээ чи яаж зүйдэлдэг гэсэн чинь маш олон хүмүүс ингээд намайг ингээд миний тоглолтыг үзээд нийчгэн алга ташилт би ингээд босоод яслаад би тэр хүмүүс тоглож ийн гэж би зүйдэлсэн гэд. Тэгээ нөгөөдөл чи өхөөрдөд энэ тэндгүү багш нар инээгээд тэгэл заа гарч ий гэсэн. Тэгээд нөгөө олон хүмүүсийн нэрс байдаг. Нэрсийн одоо тэнцсэн хүүхдийн доогуур улаан зураас татсан байдаг. Тэгээд яг 6 дахь хүүхдээр багтаад тэгээ анх одоо тэнцэж орж ирсэн. Тэр бол мундаг бэлэг дэмбэрэлтэй үг байсан байна. Тэр зүүдний талаархаа үг тий. Угаасаа амьдрал дээр яг биелэлээ олсон. Манай шин цаг болохоор маш олон тооны гран при шагнал хүртсэн олон улсад. Энэ талаар ярьж өгөөч. Тэгээд нөгөө дуртай хүн чинь тий юм л бол хуураа барайл давтаал явдаг байсан. Тэгээд 2000 оны ихээр олон журалдаан тэмцээнүүд яг тэр үед их болдог байлаа. Гадагшаач тэр Монголдооч тэр. Тэгээ миний хамгийн анхны уралдаан бол 2002 онд Жам багшийн нэрэмжт одоо морин хуурчдын улсын уралдаан байсан. Улсын анх дугаар уралдаан байсан. Тэнд одоо шагналт байр эзэлж
сургуультай 2 жил өнгөө сурах эрхээ шагнагдчих. Анх тэгжилаа. Тэгээд 2004 онд хойд солонгос тусан Хаврын баяр гэдэг наадамд мөнгөн цомын хийсэн болоод Пёнгян хотод. Тийм, Пхеньян гэдэг. Пхеньян гэдэг. Пхеньян гэдэг тийм. Тэнд бол очсон жоох хүүхэд тэгээд үнэхээр гоё байсан л та. Дэлхийн дээр олон орны 108 гэж сонсч байсан. Тухайн үед 108 орны урлагчид ирлээ гэдэг. Тэгээд бүгдээрээ л байсан. Мөнгөн аяга үлээ. Мөнгөн цом. Мөнгөн цом. Цом хүртстэй. Тэг ингээд л миний гараа ихэлсэн 2005 онд Орсын улбаны улс найдал 2005 гэдэг тэмцээнд анхны болсон тэмдэнс тэргүүн байрыг эзэлж илаа. Гээл гих мэтчлэн хамгийн гоё шагнал маань 2013 онд Австрийн Вен хотод болсон. Тийм дэлхийн сууд хөгжмийн зохиолч Франц Шуберт нэрмжит олон улсын music International Music Competition гэсэн нэртэй тэмцээнд Гран При шагналыг хүртээд мөн тэр ондоо домог хамтлагтайгаа Болгар улсын Ниссабар хотод дэлхийн ардын урлагийн аврах шалгуурлалт тэмцээнд Гран При шагналыг хүртсэн. Ийм маш амжилттай явжсэн жилүүд. Мөн одоо Япон улсад 16 онд Эзэн хааны нэрэмжит тэмцээнд төрүүлсэн. Бээжинд Бүгд найрамдах Хятад ард улсын нийслэлд 18 онд хүндэт профессор болсон тийм ээ. Тий. Ер нь энэ Хятадд багшилж исэн он жилүүдээс ярьж өгөөч. Яг ковидын өмнө л дөө 2018 2019 онд 2 жил. Тий. Үндсэндээ бол 3 жилийн хугацаанд гэрээтэй ажилласан. Тийм тэгээд ялчгүй сүүлийн жил нь бол ковид гараад 20 онд нь бол очиж чадаагүй. Тий 2 жилийн хугацаанд ажилласан. Тэгээд яг хуу Хятадын одоо соёлын юунаас бодлогоор тэгээд сургуулаас дэмжиж хүндэт профессор гэдэг цолыг олгож исэн. Тэгээ тэнд бол яг манай өр монголчууд, манай монгол оюутнууд хүртэл байсан л та. Тэгээ сурж байгаа хүмүүс нь бол дандаа монголчууд. Мөн 2012 онд мөр дөржмаа нэрэмжит тэмцээнд Гран При авсан тийм ээ. Энэ талаар ярьж өгөөч. Энэ 4 жилдээ нэг удаа зохиогддог тэмцээн байсан. Тэгээд 2008 онд анх оролцоод Дэд байр буюу 2 дугаар байранд шалгарч илаа. Тэгээд 4 жилийн дараа буюу 2012 онд Эрдэнэ хотод болсон. Лусан дөрж, мөр дөрж гэж одоо Монголын суут усаа хөгжмийн зохиолчийн нэрэмжид үндэсний хөгжимчд. Энд чинь 6 үндэсний хөгжим байгаа шүү дээ. Тэр тус бүрийн одоо аваргуудыг шалгаруулдаг. Тэгээд энэ бол 1 2 3 дугаар бүх зургуулаа тий. Тус бүртэй. За тэгээд энэ дундаасаа Гран При гэдэг нь бол 6 цүнд шилдгийн шилдэг гэдгийг гарт болдог. Тэгээд 2012 онд тэргүүлчихсэн. Баярлалаа. Маа зочин соёлын тэргүүний ажилтнад цол гавьяг хизээ хүртлээ. 2011 онд. 11 онд. Таны ер нь хамгийн бахархалтай мөч хизээ байсан бэ? Яагаад? Хамгийн бахархалтай, хамгийн гоё мөч бол яг тайзан дээр тоглоод дуусны дараах тэр одоо нөгөө бүх хөлс хүч хөдөлмөр гаргачаад те. Одоо ямар тамирчин ч гэсэн те том тэмцээний ард алтан медалаа зүгөө зөксөж явах бол хамгийн торгон мөч байх те. Түүнтэй адилхан бидний хувьд бол тайзан дээр яг олон түмний хаалга ташилтанд ор тэр браво гэж үнэхээр тэр бол ялчгүй одоо үгээр хэлэх аргагүй сэтгэл тогтолсон мөч. Тийм. Тэр болтол энэ маш урт хугацааг маш их олон цагийн бэлтгэл сургалтыг хүн зарцуулсан байгаа. Тэгээ манайх чинь бас спорттой адилхан нэг л дор би тэр аяыг одоо хэдэн 100 мянган удаа хэдэн 10 удаа давтсан байхыг хэлж мэдхгүй те. Тэгээд яг тайзан дээр бол нэг л удаа тохиолдог. Тэрүүгээр л одоо маш онцлог. Баярлалаа. Тэгэхээр ээж нь хуучир хөгжим тоглодог. Хүүн морин хуур. Танаа үр хүүхдүүдээс эсвэл ах эгчийн хүүхдүүдээс энэ урлагийн гэр бүлийг ингээд 3 дахь үеэрээ үргэлжлүүлэх тийм хүүхд байна уу? Манай охин төгөлдөр хуурч. Тийм төгөлдөр хуур тоглодог. Жоохноос 1-р ангиас хөгжим бүжгийн коллеж бас төгөлдөр хуур орсон. Тэгээ ер нь хамаатай ах эгч дүүнэр бол зөндөө байна л да. Тэгээ манай ээжийн дүү Отгон Жаргал гэдэг хуучирчин. Тэгээ баян тэрний охин бас хийл
Хуучирг нь хийл хөгжимчиж. Тэгээд Италид одоо суралцж байгаа манай дүү. За манай миний төрсөн ахын охин одоо Номина гэдэг одоо Солонгост бас төгөлд рүү хураар манай сургуулийг төгссөн гих жишээний. Тэгээ манай эгч чинь Шижирмаа 2000 онд манай сургуулийг бас бүжигчин мэргэжлэр төгсөж илаа. Тэгээд ер нь манай сургуультай бол манай гэр бүл дэрчгтэй салшгүй холбоотой. Манай шинэ цагийн вебсайт нь байдаг англи хэл дээр. Хамгийн ойлгомжтой, сонирхолтой тийм ямар ч гадны хүнчтэр Монгол фэнүүдэнчтэр ороод сонирхоход бүх намтар, бүх уран бүтээл, бүхий л мэдээлэл нь байдаг юм. Гоё мундаг вебсайттай юм билээ. Би бол урд нь ийм вебсайт барыг харж байгаагүй. Тийм манай сонсогчдод бас сонирхолтой гэж магадгүй. Юуг нь хэлэх үү вебсайтын нэрийг? Тийм манай Шижир гэдэг IT инженер залуу маань үнэхээр мундаг авиаслаг залуу найз маань хийсэн. Тэгээ яг миний нэрээр байгаа л да www.shintsogeni.com гэдэг. Тэгээд одоо бол их шинэлэг. Тэгээ яг орчин цагийн тэгээд хинч үзээд хараад яхад бол маш их ойлгомжтой. Тэгээд вебсайт гэдэг чинь хүний одоо бүхэл мэдээлэл нэг дор байхыг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд найз маань их гоё сэтгэл гаргаж хийж өгсөн гэж боддог шүү дээ. Тэгэхээр манай шинэ цагийн онцлог нь гэх юм бол ер нь гадаадд одоо ийм бүхий л хөгжим сонирхдаг фэнүүд нь тий юу гэж хэлдэг вэ гэхээр ингэдэм бэлээ. Энэ хүний мэдээж авиас бол давтагдчихгүй супер. Хамгийн гол нь тэр язгуур Монгол үндэсний эртний тэр морин хуурын аялгауг орчин үеийн аятаа ингээ хослуулж тоглодог. Стил имиж нь нэлээд орчин үеийн модерн гэсэн байсан. Энэ талаар та юу гэж бодож байна? Яг үндэсний өв их соёл тэр уртын дуу татлага те ардын дуу. За энийг бол ялцчгүй бид бүхэн алдаж болохгүй. Бидний суурь мэдлэг юм. За энэ дээрээ тулгуурлаад орчин цагийн хөгжил дэвшилтэд ослуулад одоо рок урсгалаар манай хүү амтлагч гэдэг юм уу, ухаан амтлагч гэдэг юм уу явж штэ. Тэгээ энэ хүртэл хөгжиж байна. Энэ хооронд бол ингээд классик чиглэлээрч модерн жазаар те манай арга барилын хамтлаг рок гэвэл алтан уурагч байдаг юм. Тэ pop гэвэл манай Жононч гэдэг юм уу ер нь зөндөө байна л да. Тэгээд миний хувьд бол яг мэрэгжлийн морин хуурын тоглолтыг илүү гаргахыг хүсдэг. Тэгээ энэ дотор бол рок орч тоглож үзлээ тий модерн бүх төрөл урсгалаар тоглосон л доо. Тэгээ хөгжил гэдэг бол байж болно. Хаашаач хөгжиж болно. Тэгтээ үндсэн суурь мэдлэгээ үндсэн суурь аргачлаа. Хийжээж алдчих болохгүй гэж боддог. Баярлалаа. За би хувьдаа бол шинэ цагийн хос тоогруу гэдэг аялгаунд нь дуртай. Таны хувьд та өөрийнхөө уран бүтээлээс аяланд нь илүү дуртай? За зөндөл аялгау байна л да. Олон хүний. Гэхдээ энэ аялгау гэхээс илүү нэг хөгжмийн зохиолчийн тухайс би дурдах хэрэгтэй болов гэж боддог. Энэ хүн бол миний уран бүтээлтэй бол салшгүй холбоотой. Тэгээ орчин цагийн одоо шилдэг хөгжмийн зохиолч Шатрын Үлзий Баяр гэж. Энэ хүний гайхалтай тансаг яруу аялгау гişгүүд байна л да. Одоо таны дурдсан чинь энэ хос дугуй бол түүний бүтээл. Тэгээд хөгжмийн зохиолч маань 6 концерт бичсэн байдаг. Морин урт зориулсан. 5 нь бол 1 2 3 4 5 дугаар концерт гэдэг. Тэгээ 6 дахь нь юу гэхээр хос одоо дуэт концерт. Тэгээ арга билег гээд ятаг морин уртаа хослуулсан. Тэгэхээр энэ хүний тэр аялгау шиг энэ хүний одоо зохиож бүтээж байгаа тэр авиас билег бол үнэхээр одоо надтай наалдаад идэх юм уу? Эсвэл битэрийн хамтын одоо тэр уран бүтээлийн энерги маш нийлдэг. Тэгэхээр би энэ хүний бүтээлүүдийг тоглож байхдаа их аз жаргалтай. Хар бас их бахархаж аматж явдаг. Тэгээд ялангуяа тэр 3 дугаар морин концерт нь байна л да. Энэ бүтээлээр нь би бас олон ч одоо тэмцээн уралдаан болон гадны томоохон амжилт үзүүллээ. Саяхан дурдах юм бол энэ оны өмнө Солонгос улсын Сөүл хотно болсон.
дэлхийн томоохон наадамд Месса гэдэг солонгосын оркестрт 120 хүний симфони харилтай 3 дугаар концертыг их шиглүүллээ. Тэгээд тэнд 25,000 орчим хүний тийм маш том танхим байсан. Тэгээд хойдлын бүр үзэхгүй хэсэг нь бол бүр том дэлгэцээр үзчихсэн. Тэгээд энэ танхимд тоглож байхад явцад тэгээд дундлын каденц ч гэдэг юм уу яг ур чадвар харуулж байгаа хэсэг тэр нэгжинсэн үзэгчдийн тэр уур амьсгал үзэгчдийн тэр олон ингээд чимээгүй аниргүй ингээд тэ тэгсний нэ цаана тэр гүн гүнзгээд нь тэр мэдгэж байгаа энерги бол үнэхээр гайхамшигтай. Тэ энэ хүний бас Морин хуурын 1-р концертыг тэр түрүүн ярьсанчлан Шубертийн Австрид болсон тэмцээнд би баяр цэцэг гэдэг үйлдвэр орч багштайгаа хамтран тоглож тэр хүн байрыг эзэлж ийлээ. Тэгэхээр Үлзээр ахын маань бүтээлүүд бол миний хувьд миний нийт уран бүтээлийн хувьд бол ялч салшгүй холбоотой. Тэгээд яг тэр бүтээл гэхээс илүү тэг уран бүтээлчд бас их хайртай. Их дуртай байдаг. Баярлалаа. Тэгэхээр сонсогчдод дахиж сонирхуулж хэлэхэд ер нь Морин хуур гэдэг маань ЮНЕСКОгийн өвд 2008 онд бүртгэгдсэн. 13 дугаар зуунаас эхэлтэй ийм үнэхээр манай монголчуудыг, манай монгол орныг монголоор нь хадгалж үлдэж байгаа цөөн бас салбарын нэг ер нь энэ хөгжим бол. Энэ утгаараа манай шин цог бол дэлхийд танигдсан баг, тийм ээ. Таны бодлоор таны хамгийн хайртай багш танд заасан хамгийн чухал ямар хичээл байсан бэ? Хүнд анх ингээ юм сурж байхдаа үсгийг тавьсан багш гэж ярьдаг те. Тэг ялтчгүй миний амар жаргал багш л та. Үсгийг тавьсан. Тэгээ багштайгаа анх уулзаад Морин хуур хөгжмийг их л амархан төсөөлөд шууд тог бариад л өрөөдө тоглох юм баг гэсэн чи яг үүндээ амьдрал дээр тийм байсангүй. Тэгээ хөгжим коллежийн 34 номер 3 давхарт байрлах. Өрөөнд анх багштайгаа ингээл уулзсан. За энэ дээр суу гэл. За хуура ингэж хатах нь ингэж хөлдө авчулна те. За тэгээд ерөөсөө өмнө ийм урт том тойл байсан. Тойлон дээр хүүхдийг ингээд нурууц их суулгаад 30 минут. Бидний хичээлч 30 минутаар ордог л та нэг жоохон хүүхдүүдийн. Тэгэл яг 30 минут ингээл огт хөдөлгөөнгүйгээр. Тэгээ жоохон хүүхд чинь хаширна. Энэ гар чинь 5 минут хүн бас ингэхэд бас хэцүү те. Тэгээ жоохон хүүхд тэгээд 10 настай хүүхд ямар ах. Тэгэл ингээд жоохон яхалаар доороос ингээд нумаар ингээд зохиол. Нуруу чинь жоохон. Нуруу тэгцэх гэл. Тэгээ тэр хоорондоо багшийн тэр нөгөө Морин хуурын талаар болон яг суур мэдлгүүдийг энэ ч одоо ийм энэ Морин хуур гэдэг чинь өөрөө байгалийн хөгжим те. Ямар нэгэн металл, ямар нэгэн ордгоо, мод, давирхаа, цав, морины сүүлч гэдэг юм. Тийм учраас энэ сайхан байгалийн ийм хөгжим юм шүү энэ төр гэл түүхэн яриад тэгэл 30 минут суулаа өөд ирчээл дууслаа. Баяртай. 7 хоногт 2 орно. Дараагийн хичээл дээр ч дахиад. Тэгээ би эхний тэр нэг сар одоо ингэж явж байгаа байхгүй. Тэгээ найзууд маань ингээд гой тоглоал ингээд. Тэгээд ер нь бол тэр үед бас их хаширч байдалд бас хүрж исэн. Ер нь боёлё гэж бодож исэн үү? Гэхдээ одоо бүр баг ээж мэжтэй очиод одоо багш юм заахгүй байна гэл. Тэгээд манай аав ээж ч урлагийн хүмүүс мэдж байгаа шүү дээ. Тийм нөр суурийн сайн тавьж ин та гэл бодчихсон баг. Одоогийн эцэг эхчүүд бол бас ойлгохгүй л баг. Тэгээ өнөөс хүүхдэд төлбөрийг авчаад 30 минут зүгээр юу ч хэлгээгөө суулгачвал. Тийм. Гэтэл хожим нь битээр 8 дугаар ангийн 8 9 дугаар ангийн ч улсын шалгалтын дээр 100 гэдэг оноог авчаад тэгээ маш их баярлаа багшаа очиод тэрдэг байхгүй. Тэгээ багшаа гэдэг ингэсэн чи би чамд тэр үед яг энэ одоо юун дээр авчирч яхын тулд багш нь тэгээ суулгадаг гэсэн чи мэдж байгаа үстэй гэдэг. Тэгээ нөгөө том болцсон байсан юм чи. Гэдэг. Тохойд ойлгоод хамгийн одоо чухал хамгийн гоё хичээл эргээд одоо ботход те. Энэ донд одоо маш их гоё юм байсан л да. Сургуулаа төгсөхдөө хамгийн өндөр оноо авчаал дээзэгтэй баярлж ийла. Томоохон тэмцээн уралдаанд төрүүлчихэд бүр хагартлаа баярлж ийла. Гэхдээ яг ийм суур мэдлэгийг олж аваад эргээд ингээд харахад хамгийн гоё.
хичээл. Одоо багш маань 37 наснда бурхан болсон. Тэгээд яг энэ суурийг тавьж өгсөн тэр хичээл маань одоо хүртэл хизээж мартагддаг. Баярлалаа. Би танаас ингэж асуумаар байна. Монгол үндэсний сайхан аяз тоглох эсвэл олон улсын гадаад тэр классик бүтээлүүд тоглож байхад мэдрэх мэдрэмж ялгаатай байдгүй. Ер нь ялгаатай шүү. Би бол ингэж боддөг юм. Монголын дархлаа гэж заавал байх хэрэгтэй. Тий. Тэр дундаа энэ бол ядчгүй үндсэн суурь нь бол уртын дуу. Татлага. Тат буюу татлага гэдэг чинь бол яг морин урт зориулсан. Нэг номерын зүйл нь бол би татлага гэж ойлгодог. Энийг бол ямар ч хөгжим тохиолдог. Тэр хуучирч, тэр лимбч, тэр яочинч тэр тий. Татлага бол зөвхөн морин ур. Уртын дуг бол уртын дуучин тоглодог. Лимбчинч тоглож болдог. Ардын дуг бол бүх хөгжмийн зэмсгүүд, бүх дуучин дуулж болдог тийм ээ. Тэгэхээр татлага бол ялчгүй морин уурын үндсэн суурь өв юм болов уу гэж бас хардаг. Тэгээд морин хуур хөгжим яаж ч хөгжиж исэн. Ямар ч чиглэлээр ингэж дэлхийн класс тэр Моцартыг тоглож болно л да. Ямар ч асуудал байхгүй. Бетховены 9-р симфоник тоглоод. Тэгэл бидний нөгөө нэг яг өөрсдийн дархлаа бидний яг үндсэн одоо юу гэж хэлэх юм. Монгол хэв маяг, Монгол үнэр амтыг твтгэлгээд гаргах нь чухал байхгүй. Яг морин хуураар нь хатгалж тэдэрт ойлгуулах нь. Тийм тэрнээс биш яг одоо шууд Моцартыг хуулаад ингээд тий. Одоо магадгүй тэр Монтигийн чарт шиг гэдэг аяа. Тэрийг одоо морин хууртаа тоглохгүй хүмүүс ингээд тоглоод байна л да. Тэгэхдээ би нэг юм дээр айгу имзгэлсэн байхгүй. Гадаад Америкт шарвын морин хуурын концертыг тоглоол ингэж Артлын нөгөө симфони оркестрийн залуучуудтай ингээд танилцаад яал ярьж өрөөд ингэж манад бас ингэж тоглож болдог гэд би нэг нэртэй морин хуурч байгаа бичлэгийг үзүүлэхгүй. Тэгсэн чинь инээлтэд нөгөө хийлжтэн. Тэгээд айгу тийм надад тийм амар сонин сэтгэл төрөхгүй юу. Нэрэн чи яахад чим яг бидэнд зориулагдсан бидний одоо морин хуурд зориулагдсан бүтээл биш шүү дээ. Тэгэхээр хийлийн дараа нь би одоо тэр чартшийн маш голон гой хийлжтийн бүтээлийг сонслоо. Үнэхээр одоо бид нар одоо зөвлүүлээд яг л нэг иймэрхүү болов нэг ингэх юм болов гэдэг баг нот уншиж чинь гэх юм одоо мэрэгжлийн хэллэгээр бол зүгээр нот уншаад байгаа. Эн чинь амьдруулж цааш нь бүр эдээсэн бах те дотор нь бүр амьдарч тоглохч мөр шал өөр юм байна. Тэр чинь бидний явах зам бол тэр биш юм байна. Эндээс бид нар уур чадварыг авч болно. Тоглох аргачлал аялгау гişгэн. Тэрийг мэдэж авчаад өөрсдийн үндсэн одоо энэ хөгжим зохиолчдын шинэ концерт өөрсдийн тэр нөгөө фантаз одоо татлаган дээрээ нэмж найруулж ингэж шинээр гаргаж ирж дэлхийд танилцуулдаг ч юм уу. Бидний үндсэн амтыг тэд нар мэдрэх хэрэгтэй байхгүй. Тэдний ямиг бид нар аваад ингэх нь бол тийм зөв зам биш гэж яардаг. Та эртний Монгол сайхан аялгау тоглож байхдаа дотроо юу бодож, юу төсөөлдөг вэ? Ер нь бол эхлээд хөгжим бүтээхэд яг тэр хөгжмөө анализ хийж яг хөгжмийн ямар аялгау юуны тухай нутаг ус аав ээж үү эсвэл одоо хангалуун тэр 89 онд бичгтээ 2006 оны их Монгол улс байгуулагдсан 800 жил зориулаад Чингис хааны тэр баатарлаг түүхийн тухай ч юм уу тэ тийм одоо утга агуулгыг ихлэ ботдог л тоо. Тэгээд тэрэнд нь анализ хийж яг тэрнийхэн дагуу тийм маш гүнзгий тийм философик утгаар гүнхтэй тийм яаж иж өөрөө ингээд хөгжилтэй тоглож болохгүй шүү дээ. Тэр чинь нөгөө мэдрэмж нь шал ангид болчихно. Тийм учраас тэр утга агуулга маш сайн бодож боловсруулж анализ энэ дээр өшөө ингэх юм байна. Энэ дээр өшөө виртуозны одоо өшөө юм тоглолттой юм гаргаж өгөх юм байна ч гэдэг юм уу. Энэ дээр зарим газар бүр өөлж байгаа тоглох юм байна. Тийм илүү бие махбодоор мэдэрч. Яг өөрийг тань уйлуулдаг хамгийн их тэр гунигтай болгодог ямар номер байдаг вэ? Гунигтай болгодог. За Балхчуу ахын зохиосон Говийн домог киноны аялгау юм уу да.
Тий. Тэгээд сайхан аюул. Тий, зөвч болон бас их дуртай байд юм бэлээ. Тий, энэ бол бас нэг цаанаа нэг юм өгүүлэмжтэй. Тий, киноны утга агуулгын ч бас тийм тий. Тий, мөрөө хор яг устж өгөх болох тухай. Өгүүлдэг. Тэгэхээр манай Шинцог генигийн 26/7/8 оны одоо ойрын дараагийн 2 жил гэсэн үг шүү дээ. Уран бүтээлийн ямар ажлын төлөвлөгөөнүүд байна? За одоо энэ оны 9-р сарын 4-нд Токио хотод өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Одоо Японы нэртэй төгөлдрууч Камата-сан гэдэг үнтэй хамтарсан төгөлдрөө уртай дан тийм маш гоё акустик сайтай тийм зааланд хийх гэж байгаа. Тэгээд тэрэндээ зорж одоо бэлтгэл ажиллаа хангаад байж байна. Энэ дээр бол Японы нэг хөгжмийн зохиолч бас ажиллаж шинэ мөрөө хорын концерт хийхээр тий бэлтгэл ажилтаа хангатаад одоо 1-р анги наашаа явуулсан байна. Одоо 2 3 дуурайг нийтдээ 3 ангитай тийм концерт хийхээр анх удаа энэ тоглолтод бас ихшгэлүүлэхээр бэлтгэж байгаа. За ирээдүйд бол 10 дугаар сард 10 дугаар сард Испанд болох Womex гэдэг дэлхийн одоо продюсеруудын чуулдаг одоо дэлхийн 190 орны продюсерууд цугладаг тийм том наадам болох гэж байна. Энэ 5 өдрийн туршид хөгжим тэр чигтээ хөгжим ихшгэлт. Тэгээ үндэслэг болон бүрээс одоо тэр нэрээ мэдүүлсэн анкетад нь харлаа л да. Тэгээ вебсайт бүр гарцсан. Тэн дээр нь ороод үзэхэд бүр бүхэл бараг орноос харагдчихээн. Тэгээ манай Хятад, Солонгос, Япон, Аз бол бараг тэр чигтээ очсон ч багш. Африкаас тэр ойрхон болох Африкаас их очиж байна. Европ төв бол зөндөө байна. Латин Америкууд ингээд ер нь бүх төв ингээд цугладаг. Дэлхийд 4 жилдээ нэг удаа болдог юм маш том худалдаа. Эндээс продюсерууд одоо хэрэгтэй хүмүүс ингэж татчих. Одоо энийг тэрнтэй хослуулж магадгүй энэ дундаас нэг хамтлагч босгохыг үгүйсэв. Networking хийдэг. Тэр Африкийн жимбэ энэ хар залгал үнэхээр гоё юм байна. Магадгүй энэ Монголын энэ морин хор хөөми ямар гоё юм бэ. Нийт хэдэн өдөр үргэлжлэх вэ? Энэ 5 өдөр болох юм. 5 өдөр. 10 дугаар сард. Тэгээд энэ арга хэмжээ 25-нд дуусна. Тэгээд 27-нд нь Мадридэд бас тоглолтоо. Тэг ятгач мөн Эрдэнэ манай ятгахын хатан хаан ихчтэйгээ болон манай даваа сүрэн хил хуурын тэргүүн холбооны тэргүүн даваа сүрэнтэйгээ за тэгээд энэ бүх ажил хэргийг манай маэстро Буянбаатар гэдэг миний одоо би ч үндсэндээ 3 багштай хүн л юм. Тэгээд миний сүүлийн 3 дугаар багш болох манай Буянбаатар маэстро маань энэ бүх арга хэмжээг одоо Authentic Mongolia гэдэг нэрийн дор явуулж байгаа. Тэг нэмэд хэлэхэд сая бид нар 3 дугаар сард Австри Вен хотод Грац тэгээд хотуудад 4 том тайзан дээр тоглосон. Тэг энэ тоглолт маань маш амжилттай болоод дэлхийн тэр хайдны заал гэдэг ямар гоё акустиктэй гайхамшигтай тий. Моцарт өөрөө амьд сэрүүн байх үедээ тэнд хөгжмөө хишгэлүүлжсэн өөрөө дохио зохисжсэн тэр газар нь бид тэр тоглолоо. Үнэхээр азтай бөгөөд үндэснийхээ өв соёлыг төв дэлхийд гаргах бас нэг томоохон алхам хийчихэд ирсэн. Тэгээ энэ одоо хүрээндээ 10 сард бас нэг тийм ажил төлөвлөж байгаа. Тэгэхээр ирээдүйд бол ингээд бодсон төлөвлөсөн ажлууд маш их байна. Баярлалаа. Та Монгол Улсын консерваторид ажиллаж исэн тэр он жилүүдэд орсаач. Монгол Улсын консерваторид би яг сурж исэн болохоос яг ажиллаагүй. Тий. 2007 онд сургуулаа төгссөн. Тий. Монгол Улсын ардын жүжигчин Цэндийн Бачлуун гэдэг одоо морин урч чуулгын үүсгэн байгуулагч багшийнхаа удирдлагын дор 2007 онд төгсөж илаа. Тэгээд тэрнээс хойш ер нь морин урын чуулгатайгаа ажиллаж байгаад 2010 онд морин урын чуулгаасаа гараад өөрөөр нь чөлөөт уран бүтээлч гадагшаа дотгошоо их тоглолтууд хийгээд явахлаар яг нэм суурьшмал ажил хийхэд хэцүү болоод эхэлсэн л дээ. Тэгээд л тоглоод явцсан. Баярлалаа. Таны хувьд бол очоогүй төв байхгүй маш олон улс оронд гадаад тоглолт тэмцээн янз янзын тоглолтод оролцож исэн. Энэ хугацаанд танд сэтгэлд бүр юм сайхан дурсамж үлдээсэн халуун дулаан хин нэгний талархлын үг байсан уу? Гадаад ямар хүний хэлсэн тэр талархлын үгийг та одоо хүртэл санаж явдаг вэ?
Улс болгоны өөрийн гэсэн онцлогтой маш гоё тоглолтууд байсан л та. Хамгийн гоё одоо түүхэнд үлдсэн бол Японы эрхэмсэг хатан хаан Мичико Сантай хамтарч тоглоно гэдэг бол миний хувьд бас нэр төрийн хэрэг байсан. Хааны тийм өөрийн ёсдыг жаяг дотор бас дэлхийн сонгодог хүчмийн заавал сурах тийм бүр багаас нь байдаг юм байна л да. Тэгээ Мичико Сан болохоор төгөлдөр хуур байсан. Тэгээд төгөлдөр хуураар дэлхийн Францын алдар түгчмэс бол Сенсансын хум буюу нөгөө Swamp дэлийг дээр хамтарч мөн Шүбертийн үдшин Серенада гэдэг дэлийг хамтран тоглох тийм хөв сайхан заяа тохиолсон. 16 онд. Тий. Тэгээ энэ хөө одоо гой боломжийг манад Догмонтын сосор ормох маань. Тэгээ тэр үед амьд сүрэн байсан манай Хүрлбаатар сайд маань зохион байгуулж. Тэгээд нэг одоо харамсалтай нь болохоор хааны тийм хүрээнд октос бичлэг болон зураг авч болдоггүй. Хориотой бүгд бүр уцаж оруулахгүй. Тийм байсан. Одоо тэгээд тэнд ирсэн зочдын ой тоонд бүгд хадгалагдсан. Одоо манай Харумо Фужи бэмторч ах маань ирж сонирхож илаа. Тэгээ шог зураач цогтой ах маань тий. Цог хоёр ах маань ч гэдэг юм уу тэнд зочд их байсан л та. Тэгээд тэр бүгд хүмүүсийн л одоо тон дурсамжинд хадгалагдсан байгаа. Тэгээд тэр бол миний юунаас их гардггүй. Тэгээд Япон үзэгчид бол үнэхээр тийм соёлтой. Тэгээд яг тоглож явах тэр орчинд бүгдээр ингээд зэрэглэрээ нүдэ хандсан. Тэгээд бүгдээр анаараагээ хилцсэн юм шиг. Тэгж гоё хөгжмийг мэдэрч гүнд нь орж ойлгохыг хичээдэг. Тэгээд дууснаас нэг 3 секундын дараа яг нэг гал нэг бороо орж байгаа юм битээ. Нэг шижгэнсэн хаалгадаг шил. Тэгээд ингээд өдөртаач ингээ хурааж байгаа юм шиг бүгдээрээ зэрэг. Тим нэг юм зохион байгуулалттай. Ийм үзэгчид бол дэлхийд бас ховор байдаг л та. Ямар гоё. Тий. Бүгд ингээ ярьсан юм шиг тий. Тэгсэрнэ тэгээд үнэхээр тэрийг мэдэрч гоё чаддаг. 2018 онд Буянбаатар багштайгаа Улаан удын биш Эрхүүгийн филармонд олон улсын нөгөө хөгжимчдийн фестивал болсон. Тэн дээр хамтран багштайгаа үлзээрийн 3 дугаар концертыг тоглож байхад бараг дууссаны дараа тэр чинь өөрөө бас 15 минутаас 17 минут орчим бүрэлжилдэг том бүтээл. Тэгээ дууссаны дараа бүр 10-аад минут алга ташаад тэгээд гарч ирээд ёслоод идэг. Сүүлд нь өдөртаачтайгаа хоёулаа гарч ирж ёслоод. Тэгээд хамгийн сүүлд нь хөгжмийн зохиолч гуруулаа гарч ирж ёслоод. Үлзээр ах манаас хамт явсан. Тэгээ тэр тоглолт тэр яг хөгжимлөг үзэгч гэдэг ямар байдаг. Яг мэрэгжлийн хөгжим тоглож байгаа шүү дээ чинь тий. Зүгээр энгийн 3 минутын аялгуу ч юм уу сонсох бол гайгүй амархан баг тий. Яг 17 минут үргэлжлэх энэ дунд чинь хурдан удаан технический тэр каденца бүх юм байгаа байхгүй. Тэгээ энийг шимтэж сонсоо тэгээд тэр зүйлд нь бүгдээрээ зэрэглэрээ босцсон алга ташилт бол үнэхээр Оросын бол ялчгүй музыкалны хүмүүс байдаг юм л. Тэгээ гих мэтлэн сонирхолтой маш гоё тоглолтууд олон л олчихсан л та. Түрүүний сая таны дурдсан нөгөө Японд тоглосон гэсэн штеп. Эзэн хааны нэрэмжит. Тэгэхэд зааланд үзэгчд хэдэн хүн байсан бэ? Эн чинь яг нөгөө урилгаар болохоор маш цөөхөн. Маш цөөхөн. Маш цөөхөн. Тэгээ энэхүү арга хэмжээ маань Монголын элчин сайдын яам дээр болсон л та. Тэгээд тэр танхимд одоо 100 гаруй хүн байсан юм болов. Тэгээ Монгол Япон одоо зочдын холсон. Тэгээд хааны хүрээндх маш нэр хүндтэй томоохон зочд байсан. Монголоос одоо томоохон бас төлөөлөгчд ирсэн байсан. Тэгээд манай домог хамтлаг болон домог чуулга багаараа очсон. Тэгээд Японы бас тоглолт ингээд харилцсан биеиндээ осолсон тоглолт байсан. Тэгээд эрхэмсэг хатан хаантай бас хамтарсан тоглолт байсан. Баярлалаа. Та 23-аас 24 онд уухай хамтлагтай хамт аялын тоглолт хийсэн тийм ээ. Дэлхийн нийт 15 орноор явсан уу? Тий. Энэ талаараа ярьж өгөөч. Тий. Энэ бол яг ковид үед буюу 2020 онд тий манай хурд хамтлагийн бөмбөрчин Отгонбаатар ах маань санал тавиад. Тэгээд эхлүүлсэн ажилтаа. Тэгээд үндсэндээ нэг жил гаруй
угаасаа нөгөө 20-нд байсан бид нар чинь гарч орох те бүхэн хязгаартай байсан тийм учраас энэ саналыг дуртай хүлээж аваад тэгээ хамтран ажиллаж хийж эхэлсэн. Тэгээд 23 24 онд бол маш их ирчүүчтэйгээр Европын нэлээд том фестивалуудаар тоглосон. Тэр ялангуяа Францд болсон Hellfest гэдэг рок хөгжмийн маш том фестивал болт юм байна. Энд бол 420 мянган одоо үзэгч зэрэгтэл цугласан. Рокийн одоо хаан гэгддэг Metallica хамтлаг энд ирсэн тоглож ирсэн тий. Ямар гоё. Хамгийн том тайзан дээр нь уухан хамтлаг яг тэр тайзан дээр нь гэхдээ цаг нь өөр байсан боловч яг нэг өдөр тэгээ энэгээр бол би төхөн бас их бахархдаг. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ бол одоо миний хувьд бол тийм маш өөрмөц тийм сонирм мэдрэмж байсан. Тий. Одоо яг мэрэгжлийн одоо уран бүтээлчийн тий академик бүтээл тоглохоос яг рок урсгалын бол тэнгэр газар мэд тэгээд мэдээж авах мэдрэмж нь бол өөр гэсэн онцлогтой. Тэн муу тэрэн сайн биш. Хоёлоо гоё. Сонин содон. Тий. Тэгэхдээ миний нөгөө хар багаас хийж уран бүтээлээ төрүүлдэг маань бол яг академик уу мэрэгжлийн түвшний уран бүтээл тоглодог учраас надад одоо миний сонголт бол энэ байсан. Гэхдээ би бол одоо хэзээ шарамсдаггүй. Одоо энэ ах トゥ найзуудтайгаа хамтраад энэ сайхан түүхийг бүтээгээд хамтаа явсандаа бол их баярлж явдаг. Бүрт хамтлаг, домог хамтлаг. Энэ талаараа ярьж өгөөч. За домог хамтлаг маань бол 2006 онд их Монгол Улсын байгууллагын 800 жилээр найзуудтайгаа нийлж хамтарч байгуулсан. Энэ дотор бол манай хоёр найз маань бол манай ангийн хүүхдүүд гэдэг бүр жоохноос явсан. Тэгээ одоо хүртэл домог хамтлаг маань тоглож байна. Тэгээ домог хамтлагийн бүтээсэн түүх гэвэл маш олон байна л да. Саяны дээр Японд тоглосон дээр Хатан хаанч гэж энэ дээр хүртэл оролцож ирсэн. Түрүүний дээр Австрид, Болгар дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнд хүртэл ороод манай соох маань майстро гэдэг цолыг аваад хэрэгмийг аваад тэгээ бид бүхэн чинь тэр олон улс дундаас Гран При Монголиа гэж зарлж яхад үнэхээр найзуудтай хагартлаа баярлж байсан. Тэр мөч бол сайхан байна. Тэгээ бидний эргээд харахад бол бүтээсэн түүхүүд маш их байна. Тэгээ бидний хамгийн гоё юм болохоор домог хамтлагтайгаа энэ ойрын Улаанбаатар хотод ойр орчин байдаг аялал жуулчлалын баазуудад бид нар ямар ч үн төлбөргүйгээр зөвхөн одоо ашгаа бол CD-нээсээ борлуулалтаар авдаг. Тим тоглолт хийдэг байсан. Одоо жоохон багтал та энэ чинь 6 7 8 9 10 хүртэл ярих гэж шүү дээ. Тэгээд тэн донд хустай нуруу гэж жуулчлалын бааз дор бид нар хамгийн их цаг хугацааг өнгөрөөж хамгийн олон одоо үзэгч олонд тоглолтоо хүргэжсэн. Тий. Тэгээд үнэхээр тустай баазын хамт олонд бас их баярлж явдаг. Тэгээд бид өхөнж бас өөрсдөө их урамтай. Бид нар ч их буянтай ажил хийжсэн л та. Тэрүүгээр бас их бэлэгшээж явдаг. Баярлалаа. Та Иерусалим хотод 24 онд тоглолт хийсэн. Ямар тоглолт хийсэн бэ? Иерусалим биш. Энд чинь нөгөө нэг юу л дээ Солонгост бас нөгөө тоглолтыг ярьж байгаа шүү. Зүг. Тэр тоглолтын нэр нь тийм байсан. Нэр нь тийм юм уу? Зүг. Тий. Энэ Солонгост бас 20 мянга орчим хүний одоо багаас бүрдсэн. Тэгээ үзэгчтэй. Тэгээд Монголоос бүжиг, дуу, тэгээд хөгжим гэсэн бүрэлдэхүүнтэй урлагийн баг их явсан. Тэгээ хамтраад дэлхийн 10 гаруй орны уран бүтээлчд нэгдсэн. Тийм том наадам байсан гэх юм уу. Тэн дээр тоглогдсон. Та CD-г хийзээ гаргалаа. За хамгийн анхны CD маань Harmony of My Heart гэдэг миний зүрхний аялгау гэсэн нэртэй. Цомгоо 2007 онд яг сургуулаа төгсөх жилээ гаргаж ирсэн. Одоо гадуур байгаа юу? Байгаа. Тий. Дараагийнх нь энэ бол дан төгөлдөр хууртай. Тэгээ манай баяр цэцэг багштай хамтарсан. CD гаргаж илаа. Дараагийнх нь 2012 онд яг 10 кино гараад л 10-ийн бүтээлүүдээс 10-т чинь манай Жимбат ах штэ тий. Төгөлдөр хуурч Жимбахын маань зохиол тэгээд хамтарч гоё бүтээл дээр ажиллаа. Тэрнээсээ үүдээд
за нэг гоё цомог гаргах юм байна гэдэг. Дандаа юм киноны үг ч юм уу тэгээ орчин жоохон модерн гэж ярьсан шиг яг тэгээ модерн бүтээлүүдийг багтаасан өнө мөнхлээ гэсэн нэртэй цомгоо гаргаад хийж илаа. Тэгээд 2013 онд Морин хуур минь уу гэдэг 2014 онд юм байна. Төрийн ордонд би анхныхаа би даасан тоглолтоо хийжсэн. Тэгээд тэр тоглолтоороо шууд DVD болгоод DVD гаргаж ил. Ер нь би Морин хуур минь уу гэсэн нэртэй там Морин хуурын концертуудаас багтсан тийм тоглолтууд хийсэн л дээ. Энэ бол 2014 онд 2018 онд Дөөрийн театрт 2023 онд Хүн театрт гэдэг Монгол гэр ассемблен тий Хүн театрт гэдэг ингээ хийж л. Тэгээд 2027 онд бас төлөвлөж байгаа. Тий бас Морин хуур минь уу 4 гээд. Тэгээ энэ бол ерөөсө 4 хүн бүтээл тоглогддог. Тэгээ Морин хуурын концерт нэг 20-с 25 минут ч юм уу үргэлжлэх тийм 4 бүтээл гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр цаг заваа гаргаж манай студид хүрэлцэн ирсэн хүндэт зочин шин цогтоо маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр сонсогчдоо зориулаад нэг сайхан аялал барьж гэж хүсмээр байна. За баярлалаа. Танай радиогийн хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Монгол түмэн болон залуу ууч дүүнэртээ Монголын үндэсний бахархал болсон өв их соёлоо хүндэтгэн дээдэлж энэгээрээ одоо сурталчилж олон түмэнд таниулж мэдүүлж яваарай. Энэ бол бидний төв дэлхийд гарах дархлаа юм шүү. Чамайг одоо их хятад, Япон, Солонгос те гадны ямар ч хүнээс одоо ялгарх өв соёлч юм бол хөөми, уртын дуу, сайхан морин хуурай тоглоод үзүүлэхэд өө чи Монгол хүн байна гэж. Яг үнэ. Харуулах чиний бэлэг тэмдэг юм шүү гэдгийг дүүнэртээ бас хэлмээр байна. Маш их баярлалаа танд. За. Ямар аялгаа явах вүлээ? Та бүхэндээ зориулаад Саруул тал гэдэг Монгол ардын уртын дуу. Скрэж онон гэдэг татлах сонирхолтой. За баярлалаа. За.
Баярлалаа. Ямар гоё юм бэ?